90 жилийн түүхтэй нам нэгэнтээ хоёр салсан шигээ эргээд нэгтгэхэд амархан гэж тайлбарлаж буй. За тусгаар тогтнолын ордондоо Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам толгой холбох боломж бийж өнөөдөр хууль эрхцүүдэд бомблогдож байгаа. Харин улсын хурал болоод бусад чатны сонгуульд нэгдэн орох нь энэ сарда багтвал цаг хугацаа бий гэж харж байна. За баг хурлаар яригдах гол асуудал бол энэ юм а. Үүнээс улбалж мөрийн хөтөлбөрөөр боловсруулах ёстой болно. За баг хурал эхлэхээс өмнө Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдаж хоёр намаас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож зөвшөөрөх хэсгээ эцэслэх юм. За зарим гишүүдээс байр суурийг нь сонссон дараах хариултыг өгч байна. Нэг гал голомтны гарсал гаралтай улс төр өвчнүүд ингээд бие биенийхээ саналыг хувааж байхаар ерөнхийдөө бол хамтрах нь зүйтэй гэж бодож байгаа. Одоо бол яг нэгдээд нэг нам болох асуудал дараа эртэд нь одоо эвсэл болоод нэг субъект болоод сонгуульд орох юм бол улсын хурлын болон орон нутгийн сонгуульд нэг субъект болоод орчиход уг нь цаашдаа бас улам ойлтон нэгтгэхэд нэлээд хэрэгтэй л дээ. Тэгэхээр сөрөг талууд бол яг ер нь зарим улсуудад ажиглагчтай хэлж байгаа. За ингээд эрх баригч болоод гарсны дараагаар янз янзын одоо тийм дарамт шахалт одоо юу гэдэг юмтэй шантаж энэ төр эрхийг үгүйсэх аргагүй шүү дээ гэж хэлж байгаа усууч би. Ортой нь ортой. Гэлээ гэхдээ бид бас нэг хүчрээ олж болох л одоо нэг галтгоон дотор л одоо бодлого усруулж ийсэн улсууд юм штэ. Бид нар одоогийн байдлаар Монгол Ардын нам бол улсын хурл бүлэгтэй байгаа ч гэсэн сөрөг хүчний байр суурьтай. Тэгэхээр ирэх сонгуульд оролцох намын мөрийн хөтөлбөр бол хамгийн гол нь эдийн засаг. Тэгээ ажилгүйд гэсэн юм онцгой анхаарал татсан асуудал руу чиглэж ярих болов уу гэж ингэж харж байна. За хоёр намыг нэгдэж сонгуульд оролцох тал дээр та бас өөрийнхөө байр суурийг ажлын хэсгүүд ажиллаж байна тийм ээ. Би бол ажлын хэсэгт алга. Тэгэхдээ нийгмийн хүлээлт бол нийлээсээ нэгдээсээ гэсэн тийм хүлээлт байна шүү дээ. Тэр чиглэлээр ажиллаж байгаа. Би хувь гишүүний хувьд, хувь намын гишүүний хувьд бол нэг өгсөлтэй энэ хоёр нам бол нэгдэж орох ёстой гэдэг байр суурин дээр байгаа. Цаашдаа ч гэсэн энэ Монгол улсын хөгжил, энэ одоо эдийн засгийн хямрал, энэ бүх зүйл дээр бол нэгдэж орж ялт байгуулах нь бол намын хамгийн том гол зорилтонд байх ёстой. Би тийм үзэлээр байна. Мөрийн хөтөлбөрийг та хоёр яаж гаргасан гэж бодож байна? Мөрийн хөтөлбөр бол их онцлог байх ёстой тийм ээ. Монгол Ардын нам бол түүхэндээ бүх шатныхаа одоо 3 шатныхаа сонгуулиуд ялгаж ирсэн түүх байхгүй тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн гарч байгаа мөрийн хөтөлбөр бол маш их одоо нягт нямба ялт байгуулах иргэдтэй тийм ард түмэндээ одоо хив бүтээс ядуулаас гаргасан төрийг хямралаас гаргасан ийм мөрийн хөтөлбөр босон гэж ойлгож байгаа. Өдөөс хойш мөрийн хөтөлбөрийг бол нэлээд олон цагийн хэмжээнд бол баг хурлын гишүүдээр хэлэлцүүлэгдэж гарна. Мэдээж би бол одоо нийгмийн салбарын хүний хувьд бол нийгмийн салбар хүний эрүүл мэнд тийм ээ сурах орчин одоо эрүүл аюулгүй аж төрөх орчин дээр бол анхаарал тавьж энэ ажлын хэсэгт нь бол орж бас саналаа тусгасан байгаа. Энэ намын баг хурлаар нэр дэвшигчдийн сунгаанд цэг тавина гэж ойлгож болох нь за аль тойргоос хэн дэвших вэ гэдгийн хамгийн тоймтой дүр зураг гарна гэж хэлчихэд болохоо. За үүнээс гадна цаг үеийн өөр асуудлыг баг хурлын үеэр ярина гэдэг хүлээлт байсан. За сонгуулийн хуулийн өөрчлөлт хийн гэх зарим их хурлын гишүүдийн хуулийн төсөлд үнэлэлт өгнө гэж буй. За сонгуулийн хуулийн тухайд олон өөрчлөгдөж болохгүй. Тэр тусмаа сонгуул төгсөн энэ цаг үед өөрчлөх нь ард түмэнд ашиггүй гэх байр суурийг илэрхийлж байна. Гэтэл нөгөө хуулийн заасан графикын дагуу нэр дэвшигч нар одоо тодорхой хугацаанд тулаад ирчлээ. Сонгуульд оролцох байр суурийг илэрхийлэх нь одоо энэ 7 хоног чинь бол нөгөө мөрийн хөтөлбөрөөр өргөн барих 7 хоног энэ төргээд ийм толчгсон үед бол ер нь эмх самраагүй юм нэлээд болох шиг байна л гэж миний хувьд үзэж байна. Төсвийг их хурл эцэслэн баталсан 16.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс сонгуульд зориулан гаргахаар болоод байгаа. Энэ төсөв сонгуулийн хууль өөрчлөгдөл өшөө нэмэгдэх нь дамжиггүй, тойргийн тоо нэмэгдэхээр төсөвд тэлнэ. За энэ мэтчлэн сонгуулийн хуулийг өөрчлөх нь ашиггүй гэж үзэх үндслэл олон байгааг хэлсэн.